За говийн бүсийн зовлон ихээ бас ашигт мултамлын ихтэй Монголын стратеги ордууд байдаг. За манай одоо Дорноговь аймаг гэхтэл Хатан булаг, Далан жаргалан, Айраг, Их-хит. За Дундговь гэх юм бол Өндөршил, Баян жаргалан, Өмнө говь гэх юм бол Мандал, Гурантас, Цогццээ, Хам богд гэд маш олон нөлөөлийн бүсэд амьдардаг ийм сумууттай. Улсын төсөвт 1.7 их 80 төгрөгийн орлого төвлөрүүлдэг. Тэгсэн хэрнээ хүн ардд нь яг одоо нутгийн иргэдэд нялцсан юм байдгүй. За сумын засаг дарга ч юм уу гой юм яриад манай суманд ийм хийгдээд байгаа гэдэг боловч яг тухайн амьдарч байгаа иргэд ямар ч тийм сэтгэл ханамжийн баталгаагүй. Цаашдаа яг тэр сумандаа тэр багада сайн сайхан амьдрна гэсэн бололцоогүй. Яг тэгвэл нүүлгэн шилжүүлэлтэнд өртдөг байхгүй юу? Тэгээд тэр одоо ингэж өгж байгаа нэг өвлж хаваржааны нэг жаахан мөнгө төгрөг өгөөл байгаа. Энийг бүр өшөө бүр нөгөө хүмүүсийн эрүүл мэнд ирээдүй баталгаа гэдэг талаас нь юусаа харахгүй байгаа. Нөлөөлийн бүс гэдгийг тогтоохгүй. Нөлөөлийн бүсийн хууль хэрэгтэй болчиход байгаа юм л да. Тэгэх юм бол энэ дээр дахиад хуульчилмаар санагдаад байгаа. Жишээ нь Зогццын суман дээр цагаан овоо баг нүүсэн. Монголын төрөөс 5 жил гуйсан. Бидний эрүүл мэндийн юунд үзлэгт оруулаад өгөөч гэд. Одоо Зогццын сум газар нутаггүй штэ. Одоо сумаараа мөдгөн нүүлгэн шилжүүлэлтэнд өртөх байх л да. Тэгэхээр одоо над амнат гэдгээс юм уу эсвэл одоо энэ жаргал сайхан гишүүний тэр хайгууллын одоо дуудлага худалдаанаас гэдэг юм уу бодитоор хүмүүст одоо хүрх юм хийхгүй бол нутаг оронгүй болоод манай говийн бүсэл одоо үүцэн нээснийхээ төлөөсөнд бүгдээр амьдрах газаргүй болоод говьроо нүүх боломж бүрдээд ш. Дээрэс нь усгүй болсон. Байгаль орчин одоо амьдрах нөхцөл байдланд ороотцсон юм байгаамаа. Тэгэхээр жаргал сайхан гишүүний юг саналыг дэмжиж байгаа. Энэ тал дээр бас та бүхэн харж сайн бодож бодлогоо боловсруулж ажиллаарай гэж хүсье. Тэгээд ашигт мултамлын хуулийн шинжилсэн хариулгын ажлын хэсэгт байгаа болохоор энэ тал дээр анхаарч ажилланаа, хамтарч ажиллаарай гэж хүсье.